Орос улбаны улс Америкийн нэгдсэн улсын дипломат харилцааны талаар Кремлээс тодруулга хийлээ. Франц улсын ерөнхийлөгчийн сонгуульд тэргүүлж байсан нэр дэвшигч Марин Ле Пен сонгуульд өрсөлдөх боломжгүй боллоо. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан гаалийн тарифын нэмэлтүүд хэрэгжиж эхлэхэд 1 хоног үлдлээ. Мьянмар улсад газар хөдлөлтийн улмаас амар өртсөн хүмүүсийн тоо 2000-д хүрсэн байна. Арай мэдрэг үзэгчтэй Цэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр эхэлж байна. Та бүхэнд олон улсад өрнөж байгаа онцлог үйл явдлуудаас цовын мэдээллийг томилоо өргөнө. Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн баасан гарагт нэгдсэн үндэсний байгууллагын дэмжлэгтэйгээр Украинд төр засгийн газар байгуулах саналыг дэвшүүлж, Владимир Зеленскийг огцруулах талаар ярьсан байсан. Үүнийг Дональд Трамп дайныг эзлэх яриа хэлэлцээрийн явцыг хойш нь татах гэсэн хэрэггээ гэж үзэн Орос улбаны улсын эсрэг нэмэлт хоригуут тавихаа хүртэл анхааруулсан байна. Үүний улмаас хоёр улсын төрийн тэргүүнүүдийн харилцаа холбоо таагүй болж байна гэх таамаглал газар авсны улмаас өнөөдөр Кремлээс албаныхан тодруулга хийхэд хүрсэн байна. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өнөөдөр хоёр улсын харилцаа холбоо хэвийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ажиллаж байгаа хэвээрээ гэх тайлбарыг өгсөн байна. Мөн тэрээр энэ 7 хоногт Владимир Путин Дональд Трамптар уцаар ярих тав байхгүй ч гэлээ. Шаардлагатай бол талуудын хооронд уулзалт яриа хэлэлцээр зохион байгуулахад асуудалгүй гэсэн байна. Дональд Трампын бухимдлыг өдөөсөн гол үйл явдал нь Владимир Путин, Владимир Зеленскийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийг үгүйсгэсэнтэй шууд холбоотой гэж хэлж болно. Тухайлбал Дональд Трамп өнгөрсөн ням гарагт Америк нэгдсэн улсын NBC News сувгийн сэтгүүлч ярилцлага өгөх үедээ энэ асуудлыг хөндөж Владимир Путиний хэлсэн үгэнд уурлаж бухимдсан гэдгийг хэлсэн ба. Мөн хэрвээ Владимир Путин гал зогсоох хэлэлцээрээс хойш суугал Орос улбаны улсын нефтийг худалдаж авдаг улс орнуудад 25%-аас 50% тариф ногдуулах мэдэгдсэн байна. Өнгөрсөн сард Америкийн нэгдсэн улс болон Орос улбаны улсын дипломатууд Украины дайныг зогсоох хэлэлцээр байгуулах ажлын хүрээнд олон уулзалтууд хийж байсан. Тухайн үед Дональд Трамп ихэвчлэн Владимир Зеленскийг шүүмжилж, эсрэгээрээ Владимир Путинтай найрсаг харилцаа холбоотой байгаа гэдгийг хэлж байсан юм. Үүнтэй харьцуулахад сүүлийн үед Дональд Трампын байр суурь хандлагад өөрчлөлтүүд гарч байгаа нь инхүү харагдаж байна. Франц улсын 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялах өндөр магадлалтай урьдчилсан санал асуулгуудаар тэргүүлж байсан улс төрч Марин Ле Пен улсын мөнгийг хувьдаа ашигласан хэрэгт холбогдож гэмбуруутай болон тогтоогдсон байна. Улмаар Марин Ле Пен ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхгүй болж байгаа шүүхийн шийдвэрийг Франц улсын сөрөг хүчнийхэн эсэргүүцэж ардчлалаас ухарсан хэрэг гэж үзлээ. Парисын эрүүгийн шүүх Марин Ле Пенийг 2004-аас 2016 оны хооронд Европын парламентын гишүүн байх үед 5 сая орчим долларын санхүүжилтийг намдаа ашигласан гэх хэрэгээр ялалжээ. Шүүх түүнийг хувийн ашиг олоогүй ч намын гишүүдийн цалинг парламентын санхүүжилтээр төлсөн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзсэн байна. Улмаар түүнд 4 жилийн хорих ялганаажээ. Үүнээс 2 жилийг нь тэнсэн харгалзах бол үлдсэн 2 жилийг гэрийн хорионд өнгөрөөж болно гэж шийдвэрлсэн байна. Мөн 5 жилийн хугацаанд төрийн албанд ажиллахыг нь хоригложээ. Хорих ялын хэрэгжилтийг давцаалдах шатны шүүх хурал хүртэл хойшлуулахар болсон байна. Уг үйл явдал Францад улс төрийн томоохон хямралыг үүсгэж болзошгүй байна. Учир нь ерөнхийлөгчийн сонгуульд тэргүүлж байсан нэр дэвшигч сонгуульд оролцох боломжгүй байгаа гэдэг нь дэмжигчдийн нуур бухимдлыг өдөөсөн хэрэг болох нь мэдээж хэрэг. Гэвч шүүхийн зүгээс ийм арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байсан хинч хуулиас давсан эрхтэй байж болохгүй гэх тайлбарыг өгчээ. Марин Ле Пений нам болох улс төрийн хэд барууны үзэлтэй үндэсний нэгдэл намаас түүний оронд Жордан Барделыг сонгуульд нэр дэвшүүлж магадгүй байна. Жордан Барделигийн хувьд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа гэдгээ илэрхийлсэн. Тэрээр Марин Ле Пен шудраг бусаар ялагдлаа. Францын ардчлал устлаа гэж шүүхийн шийдвэр гарсны дараа өөрийн цахим хуудаснаа бичсэн байна. Европын хэд барууны олон улс төрчид түүний дотор Унгарын ерөнхий сайд Виктор Орбанч үүнтэй санал нийлжээ. Марин Ле Пен өмнө нь 3 удаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан боловч амжилт олж байгаагүй. Энэ удаад сонгуульд нэр дэвших боломжгүй болж байгаа тэрээр шүүх хурал дуустал хүлээхгүйгээр хурлын танхимыг орхиж эсэргүүцлээ илэрхийлжээ.
Мөн өнөөдөр TF1 телевизэд ярилцлага өгч шүүхийн шийдвэрийг улс төрийн зорилготой зүйл гэж үзэж байгаагаа хэлсэн байна. Тэрээр ярианда Францын олон сая иргэн энэ шийдвэрт хилэгнэж байна. Ардчлалыг уландаа гიშгэж байгаа үйлдэлийг зүгээр хараад суухгүй гэжээ. Өнгөрсөн ям гарагт нийтлэгдсэн санал асуулгаар Le Pen сонгогчдын 34-аас 37% дэмжлэгтэй байсан. Энэ нь түүний хамгийн ойрын өрсөлдөгчөөс даруй 10 гаруй хувиар илүү үзүүлэлт юм а. Шүүгч Бенедикт Портио нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийж хэргийн нөхцөл байдал с эжигтнүүд бурууга хүлээхээс татгалцсан нь сонгуульд өрсөлдөх эрхийг цуслах хангалттай шалтгаан болсон гэж тайлбар өглөө. Хэрвээ давзаалдах шатны шүүх хуралдч муу адил Марин Ле Пен гимбуруутай болох нь тогтоогдвол олон нийтийг хамарсан жагсаал цуглаан өрнөж болзошгүй байгаа талаар ажиглагчид хэлж байна. Франц улсын одоогийн улс төрийн нөхцөл байдал тэмч тогтвортой биш байгаа. Ерөнхийлөгч Макроны тэргүүлж байгаа засгийн газрын төсөв парламентаас дэмжлэг авч чадахгүй байгаагаас харахад парламентын доод танхимдах сөрөг хүчнийхэн засгийн газрыг татан болгох өндөр магадлалтай байгааж. Марин Ле Пенийг эх 5 жилийн хугацаанд төрийн алба хашуулахгүй байх шүүхийн шийдвэр нь түүнийг одоогийн парламентын гишүүний байр суурь нь шууд нөлөөлөхгүй. Гэхдээ ерөнхийлөгч Макрон өнгөрсөн жил хийсэн шиг ээлжид бус парламентын сонгуул зарлал тэрээр өрсөлдөх боломжгүй болох юм а. Маргааш Америкийн нэгдсэн улс руу бараа бүтээгдэхүүн экспортлдог улс орнууд бизнес эрхлэгчдийн хувьд тун чухал өдөр. За учир нь маргаашаас эхлэн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампыг санаачилсан хэд хэдэн гайлын тарифын нэмэлтүүд хэрэгжиж эхлэх гэж байна. Тэрээр 4-р сарын 2-ны өдрийг Liberation Day буюу чөлөөлөлтийн өдрөө гэж хүртэл нэрлсэн. За үүнийхээ хүрээнд Америкийн нэгдсэн улсыг гадаадын бараа бүтээгдэхүүнээс хамааралгүй болгох шинэ тарифын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ гэж ийм амлалтыг ард иргэддээ өгсөн байна. Тэгэхдээ тарифын нэмэгдлүүд хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй хэвээрээ байгаа. За цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карл Левит даваа гарагт хийсэн мэдээлэлдээ Дональд Трамп бараг бүх худалдааны түнш орнуудынхаа тарифыг нэмэх төлөвлөгөөтэй байгаа гэсэн байна. Тэгэхдээ нарийн мэдээллийг зөвхөн Дональд Трамп өөрөө маргааш хэвлэлийн баг хурлынхаа үеэр албан ёсоор хэлэх юм байна. Дональд Трамп албан тушаалаа авснаасаа хойш тарифын асуудлуудаар хатуу байр суурь баримталж ирсэн. Өнгөрсөн хугацаанд маш олон гинтийн шийдвэрүүдийг гаргаж ирсэн байна. Түүний үзэж байгаагаар тарифын нэмэлт нь Америкийн нэгдсэн улсын үйлдвэрүүдийг шудраг бус өрсөлдөөнөөс хамгаалж төсвийн орлогыг нэмэгдүүлж худалдааны түнш орнуудтайгаа аль талдаа ашигтай гэрээ хэлэлцээрүүд хийх боломжоо гэж харж байгаа юм байна. Харин эдийн засагчид үүнээс эсрэг байр суурьтай байна. Эдийн засагчид хэрвээ тариф өндөр байвал Америкийн нэгдсэн улсад ч тэр дэлхийн дахинд ч тэр сөрөг нөлөөтэй гэж анхааруулж байгаа юм. Тарифын өсөлт нь хэрэглэгчдэд үн нэмэгдэх байдлаар нөлөөлдөг. Зардал үүсгэх нь борлуулалт буурахад ч мөн хүрнэ. Цаашлаад санхүүгийн зах зээлд савлгаа үүсгэж хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлийг бууруулдаг байна. 4-р сарын 2-нд ямар шийдвэрүүд шинээр гарах вэ тухайд олон тодорхой бус зүйлсүүд байгаа. Тухайлбал тарифыг тусгай бүтээгдэхүүн бүрээр тогтоох уу, эсвэл улс орнуудаас орж ирэх бүх бараанд дундаж хэмжээтэй татвар тогтоох уу гэх мэт. Мөн татварын хэмжээ бусад улс орнуудын нэмэгдсэн өртгийн татвар болон дотоодын компаниудад олгодог татаастай уялдуулах байдлаар тогтоогдож магадгүй гэсэн таамаглууд байна. Цагаан ордны худалдааны зөвлөх Питер Наваро Fox News Sunday нэвтрүүлэгт өгсөн ярилцлаганда эдгээр тариф жилдээ 600 тэрбум $ыг төвлөрүүлнэ гэж мэдгдсэн байна. Үүнээс дунджаар 20% галийн тариф тогтоогдож магадгүй гэж зарим шинжээчид таамаглаж байна. Дональд Трамп өнгөрсөн 7 хоногт Европын холбоо, Өмнөд Солонгос, Бразил, Энэтхэг зэрэг улсуудад шинээр татвар ногдуулна гэдгийг зарласан. Зарим улс орнуудын эрх баригчид тарифын нэмэгдлээс чөлөөлөгдөх хүсэлтүүдийг тавьж байгаа хэдий ч Дональд Трамп одоогоор альч улсын хувьд онцгой хөнгөлөлт үзүүлэх бодолгүй байгаа гэсэн. Маргааш болох нь тодорхой нэг зүйл яхахгүй байгаа нь хойшлогдсон импортын татварууд маргаашаас хэрэгжиж эхэлнэ. Тухайлбал Канада, Мексикийн зарим бараа бүтээгдэхүүнд ногдуулах тарифыг Дональд Трамп сарын хугацаагаар хойшлуулад байсан нь маргаашаар дуусгах болох байна. Тэрээр одоо хүртэл тарифын хугацааг дахин хойшлуулах хэсэг тухайга мэдээлэл хийгээгүй байгаа учраас энэхүү тариф хэрэгжиж эхлэх нь бол гарцаагүй байна. Канада, Мексикээс гадна Дональд Трамп Венесуэлээс нефть болон байгалийн худалдан авдаг улс орнуудын бүх импортод 25% тариф ногдуулна гэдгийг мөн зарласан. Маргаашаас эхлэн автомашины импортод 25% тариф ногдуулах гэж байна. Өөрөөр хэлбэл шөнийн 12 цагаас эхлэн бүрэн угсарсан автомашинд энэ тариф үйлчилж эхэлнэ гэсэн. Харин 5-р сарын 3 хүртэл үе шаттайгаар автомашины сэлбэг хэрэгслийн тарифууд мөн нэмэгдэх байна. Цагаан ордон автомашинтай холбоотой тарифуудаас жилдээ 100 тэрбум $ын орлого татан төвлөрүүлнэ гэж тооцоолж байгаа юм байна. Тэгэхдээ эдийн засагчид энэ нь автомашины үйлдвэрлэлийн салбарыг хямрааж үн өсгөхөд хүргэнэ гэж анхааруулж байна. Аль хэдийн хэрэгжиж эхэлсэн тарифуудын тухайд товч мэдээлэл хүргвэл Дональд Трамп он гарснаас хойш 2-р сарын 4-ний өдөр Хятадын бүх импортод 10% тариф ногдуулсан байсан. Үүний дараа 3-р сарын 4-ний өдөр 20% болгож нэмэгдүүлсэн байна.
Хариуд нь Хятад улс Америкийн нэгдсэн улсын нүүрс шингэрүүлсэн хий зэрэг бүтээгдэхүүнд 15% гайлын тариф, газрын тосны бүтээгдэхүүнд 10% гайлын тариф ногдуулсан байна. Мөн 3 дугаар сарын 10-наас эхлэн Америкийн нэгдсэн улсын голлох хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнүүдэд 15% татвар ногдуулсан байна. Хятадтай адил олон улсын эрх баригчид Америкийн нэгдсэн улсын тарифын эсрэг хариу арга хэмжээ авахаа ээлж дараалан мэдгцээр байна. Тухайлбал Европын холбоо Америкийн нэгдсэн улсын 28 тэрбум $, бараа бүтээгдэхүүнд хариу татвар ногдуулахаа зарласан байна. Үүнд ган хөнгөн цагаан зэрэг бүтээгдэхүүнүүдээс гадна мах, бурбон виски, мотоцикл зэрэг бүтээгдэхүүнүүд орсон байгаа юм байна. Европын холбоо энэ хариу тарифыг 2 үе шаттайгаар 4 дугаар сарын 2 болон 13-нд хэрэгжүүлэх юм байна. Дараагийн мэдээ. Мьянмар улсын газар хөдлөлтөнд өртсөн хотуудад аврах ажиллагаа 4 дахь өдрөө үргэлжилж байна. Нэг шөнийн дотор газар хөдлөлтийн улмаас амир өртсөн хүмүүсийн тоо 300-аар нэмэгдэж, одоогийн байдлаар 2000-ыг давсан байна. Өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт болсон 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт нь Мьянмар улсын түүхэнд сүүлийн 100 жил тохиогоогүй хүчтэй газар хөдлөлтөнд тооцогдож байгаа. Газар хөдлөлтийн улмаас хамгийн их хохирол амссан Сагя хотын оршин суугчид засгийн газрын тусламж тун хангалтгүй байгаа талаар хэлж байна. Мөн аюулгүй байдлын үүднээс гүүр замын хөдөлгөөн хаагдсан тул аврах ажиллагаа удаашралтай байгааж, орон нутгийн сайн дурынхныг цэргийн аврах ажиллагаанд оролцохыг нь хүлээн зөвшөөрөөгүй байна. Одоогийн байдлаар газар хөдлөлтийн улмаас амирөгдсөн хүний тоо 2056 болж өсчээ. Даваа гарагт энэ тоо 1700 байсантай харьцуулахад нэг шөнийн дотор амирөгсдийн тоо огцом нэмэгдсэн байгаа юм. Хотын төв эмнэлэг дүүрсэн тул хүмүүс нас орсон хүмүүсийг гадаа цагаан дааванд боож тавихаас өөр аргагүй болсон байна. Гэмтэж бэрцсэн хүмүүсийн тоо муу хэмтэл өсөж 3400 байсан бол 3900 болжээ. Америкийн нэгдсэн улсын геологийн судалгааны газраас нас орсон хүмүүсийн тоо 10,000-аас илүү байж магадгүй гэж таамаглаж байна. Тусламж үзүүлэхээр Мьянмар улсад очсон олон улсын тусламжийн байгууллагууд газар хөдлөлтөнд өртсөн 3 хотоос Сагянд нөхцөл байдал хамгийн хүнд байгаа талаар мэдээлж байна. Уг хот нь газар хөдлөлтийн төв зэгээс ердөө 16 км-ийн зайтай. Газар хөдлөлтийн улмаас хотын 80% сүйдсэн гэх тооцоолол бий. Аврагчид хангалттай тоног төхөөрөмжгүй улмаас нуранган дор дарагдсан хүмүүсийг гараараа татаж гаргах гэж оролдож байхад Сагая хотод цэргүүд аврах ажиллагаанд туслахгүй харуул зогсож байгаа нь оршин суугчдын эсэргүүцлийг төрүүлсэн хэрэг болж байна. Мөн цэргийнхэн олон улсын тусламжийг нэг бүрчлэн хяналт шалгалт хийсний дараа нэвтрүүлнэ гэсэн шаардлага тавьж байна. Үүний улмаас тусламж очсон ачааны машинууд хотын шалган нэвтрүүлэг цэгүүд дээр зогсож цаг алдахад хүрч байгаа юм. Газар хөдлөлтийн улмаас Мандалагаас Сагайн руу явдаг гол гүүрийг хаасан тул автомашинаар тусламж хүргэхэд бэрхшээлтэй байгааг тусламжийн байгууллагын ажилчид мэдээлж байна. Тухайлбал дэлхийн хүнсний хөтөлбөр даваа гарагаас эхлэн 17,000 хүнд хүнс тараах төлөвлөгөөтэй байсан ч автомашинаар явах боломжгүй болсны улмаас тусламж хүргэх ажил хойшилсан талаар хэлж байна. Сагайн хот нь байршлын хувьд 2 том мөрний дунд байрладаг тул хүнтэйхэнд бараа зэвсэг тээвэрлэхэд тохиромжтой стратегийн чухал байршилд тооцогддог байна. Тиймдээч Мьянмарын хунтын удирдагчид Сагайн хотыг хяналтандаа авах шаардлагатай гэж үзэн сүүлийн 2 жил гарангийн хугацаанд тасралтгүй агаараас цохилдогч байсан юм а. Цэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр үргэлжлэж байна. Хөтөлбөрийн хэсэгт би зарим мэдээллийг товчоор хүргэнэ. OpenAI компани $40 тэрбум хөрөнгө оруулалт татлаа. Энэ нь хувийн технологийн компаниудын түүхэнд хамгийн өндөр дүнтэй хөрөнгө оруулалтад тооцогдож байна. Японы технологийн салбарын томоохон хөрөнгө оруулагчдын нэг болох SoftBank $30 тэрбум, Microsoft, Altimeter, Drive зэрэг компаниуд үлдсэн $10 тэрбум хөрөнгө оруулалтыг хийх юм байна. Гэхдээ OpenAI 2025 оны эцэсгэхэд ашигын төлөө байгууллага болохгүй бол SoftBank-ийн хөрөнгө оруулалт $20 тэрбум хүртэл буурч болзошгүй байна. Литва улс дахь НАТОгийн цэргийн бэлтгэл сургуулийн үеэр сургаггүй алга болсон Америкийн нэгдсэн улсын 4 цэргийн 3 нь нас барсан байдалтай олджээ. НАТО болон Америкийн нэгдсэн улс батлан хамгаалахын удирдлагууд мэдээлэл хийж амь насаа алдсан цэргүүдийн гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байна. Америкийн нэгдсэн улс, Литва, Польш зэрэг улсуудын цэргүүд 6 өдөр хайгуул хийсний эцэст цэргүүдийн сууж явсан M88 Hercules 2 тээврийн хэрэгслийг басан байна. Алга болсон нэг цэргийг хайх ажиллагаа одоо ч үргэлжилж байна. Израилийн айрам Газын зурвалсын өмнөд хэсэгт шинээр нүүлгэн шилжүүлэх тушаал гаргалаа. Рафа хот болон хөрш хан Юнисийн зарим хэсгийн иргэдэг Аль-Мавасын бүс рүү нүүхийг шаардсан байна.
Өнгөрсөн 2 сарын хугацаанд гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд гэртээ эргэж ирсэн палестинчууд ийхүү дахин орон гэрээ орхиж дөрвөсдийн хуаранgodод очих шаардлагатай болж байна. Израилийн засгийн газар нүүлгэн шилжүүлэлтийг энгийн иргэдийг хамгаалах зорилготой гэж мэдгдсэн ч олон улсын хүний эрхийн байгууллагууд хүний эрхийн зөрчилд тооцоодож болзошгүйг анхаарууллаа. Америкийн нэгдсэн улсын Висконсин мужид дээд шүүхийн шүүгчийг сонгох сонгуул өнөөдөр болох гэж байна. Улс төрийн консерватив үзэлтэй Брэд Шимэл болон либерал үзэлтэй Сьюзен Кроуфорд нар нэр дэвшиж байгаа. Сонгуулийн үр дүн дээд шүүхийг улс төрийн баруун зүүнний үзлийн айл нэг тийш 4-3 харьцаатай өөрчлөх боломжтой. Уг сонгуул Дональд Трамп ерөнхийлөгч болж бүгд найрамдагчдод конгресст олох болсноос хойших хамгийн чухал сонгуул тооцогдож байгаа юм. Одоогийн байдлаар сонгуулийн зардал 100 сая долларыг давж өмнөх бүх шүүхийн сонгуулийн рекордыг эдэж магадгүй байна. Цэнгэр телевиз гадаад мэдээг үзүүллээ. Анхаарлаа хандуулсан бол баярлалаа.